За юу яцгааны YouTube-чтэй ингээд миний дараагийн бичлэг бол бодлоо. Ингэж мэдчлэл угаасаа над зөхгүй юм байлээ. За юу яцгаана та бүхэн үүнийг үзэж байгаа энэ сайхан өглөө өдрөөрөө өчиг мэдээг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд бичлэгээр юу үзүүлэх вэ гэхлээр нэгэн сонирхолтой Япон аимшигын түүхтэр реакшн хийх байгаа. За ойрдоо жоохон ажил ихтэй жоохон завгүй яваад байгаа. Тэгээ нүд мүд жоохон усаацсан жоохон нойр муутай яваад байгаа. Тэгээд удахгүй гой гой хичээлүүд орно. Ер нь энэ 7 хоногт багтаад орчих واخа. За өнөөдөр та бүхэнд юу үзүүлэх вэ гэхээр надад намайг Японд байхад нэг аимшиг явдал. За нэг аимшигын түүхч ихүүдээ тохиолдож исэн. Тэгээд тэр түүхтэй ер нь айгүй тийм ойролцоо жоохон адилхан санагдсан тийм нэг Япон аимшигын видео би сая YouTube бохож байгаад оллоо л да. Тэгээд сансруу үзсэн чинь үнэхээр айхаад тэгээд та бүхэнд би бас тэр бичлэгийг хуваалцмаар санагдлаа бас та бүхэн бас сонирхолтой санагдаж байж магадгүй. За энэ бичлэг бол ер нь жоохон сэтгэл зүйн аимшигын тал байгаа болохоор жирэмсэн эсвэл жоохон зүрх одоо муутай хүмүүс үзэхгүй байхыг зөвлөж байна. За ингээд хамтдаа энэ бичлэгийг үзцгээе. Зэг. За энэ Only Two of Us гэдэг зөвхөн бид хоёрын нууцлал гэж байгаа юм шиг байгаа. 遠い親戚にあたる女性が亡くなった。その女性には7つになる娘がいる。Энэ болохоор одоо нэг ойрын хамаатных нь нэг ээж нь нас бараад тэгээд 7 настай охиноо үлдээгээд өөр ингээд хавсалтаар нас барцсан хүний бичлэг байгаа. 父親は男手一つで育てられないという理由でその子を私の叔母に預けに来た。その子は一人になることを極端に嫌がり За энэ охин болохоор ерөөсөн ингээ ганцаараа үлдэж чаддгүй. Тэгээд энэ хамаатны хичээх зүйлээс цалдгүй байна. 一日中叔母から離れるこ ээж нь байхгүй болсон. とはなかった。それは実の子が嫉妬 Тэгээ энэ одоо өөрийнх нь хичээх хүүхэд нь ингээд бүр хөлөөчмний ээжээс холдооч гэдэг байх хүртэл ерөөсөн ингэж холдохгүй. Ингээд ээжээс нэрс огт する цалдгүй. ほどだった。 Энэ ээжийг орхилдоо тийм яманасаа болилдоо. ある日私は叔母からその女の子の Миний хүүхдийг манай аюуг одоо дүү хараад өгөөч гэдэг uuсан юм шиг тийм. じゃあ悪いけど愛ちゃんよろしくね。 За ингээд Юки гэж дуудтай байна. Юки гэж одоо цас гэсэн үг Японоор энэ охиных нь нэр Юки гэдэг юм байна. Тэгээд Юки ингээд сайн хараарай гэд хүүхдээ ингээд түр өрхөд явж байгаа юм шиг байна. いってらっしゃい。 За итэрашай явчаад ирдээ. Тийм. Японоор зүгээр энгийн ярианд за гэх юм бол гэж. ゆきちゃんはお姉ちゃんの言うことをちゃんと聞いてね。 Тэгээ Юки одоо ер нь сайн байгаарай. 大丈夫ね。 Тайжоо гэдэг нэ зүгээр үстэй. 娘は雪の降る道を急いだ。 За энэ ингээд нэг 冷た үлгэр く өрчөж て байгаа юм шиг байна. 冷た Бүр く нэг て сонир болцсон тийм. 足が何にも感じない。ビュービューすると Татагч. Энэ ингээд тоглоом нь ингээд хар болцсон. Шатсан юм шиг. どうしたの？ Доош тань юу болсон бэ? Тийм хүүхд ингээд ганцаараа уйлаад байгаа юм шиг чимээ гараад. お姉ちゃんトイレ行ってただけ Аниа нь 0 байсан штэ. だよ。泣かないで。 Тийм ほらちゃんと帰ってきたでしょ。 Энэ ч одоо зөв байна. Ойлгоч.
ゆきちゃん За энэ охин яг одоо ингээд Sleeping Paradise гэдэг юмд орсон байгаа байхгүй юу? Та бүхэнд ч бас яг энэ Sleeping Paradise тохиолдсон байх. Манайхан монголоор бол сүнсэн даруулах гэж ярьдаг те. Ямар нэгэн байдлаар ингээд эхлээд тархис ирсэн араас нь биений сэрж амжаагүй энэ процессыг хийдэг байхгүй юу? Сүнсэн даруулах гэж яриад байдаг. Эхлээд тархис ирчээд ямар нэгэн байдлаар ингээд араас нь бие сэрээгүй байхад хүнээс ингээд дуу гардаггүй те. Орлигээд орилж чаддгүй. Нүдл ганцхан үлддэг, амьсгаал авч болдог те. Бусдаар бол ямар ч тийм үйлдэл авч чадахгүй. Тэгээд тархиндаа болж байгаа процессоо яг бодит болж байгаа юм шиг бодхыг ер нь яг ингэж Sleeping Paradise гэж нэрлэдэг. Одоогоор бол яг Юки чанд тийм зүйл тохиолдсон байна. ゆきちゃんどうしたのゆきちゃん Юки чандどうしたのってЮки юу болсон бэ? 黒い人がいる。 黒い人がいる. Нэг хар хүн байгаад байна. Тэгээд би хар хүн харлаа гэсэн. 黒い人がいる。 Хар хүн байна. Яа юу вэ? Ия би тэр үнийг хараад амар цогцсон. За нэг ийм харсан байна. Их чин тэгсэн харчлаа. Энэ тэгэхээр ер нь бодит гэсэн үг. За одоо хамгийн амар нь энэ хэсэг дээр гарна. 昨日はどうもありがとうね愛ちゃん。 Өчигдөр үнхээр их баярлаа. Нэг чам тийм. Нэг аим шиг 悦子おば санагдахгүй. さん何？ Чи нэг юм хэлье. Юу? ゆ Нани? きちゃんのお母さんはなんで死んだの Юки чанのお母さんはなんで死んだんだ? Юки чангийн Юкигийн ээж нь яаж өгсөн юм бэ? 火事で亡くなったことになっているんだけど、 Галтөмрийн алдаанаас болоод өгсөн гэж хэлдэг боловч 実はね、 үнэндээ 焼身自殺をして死んだそうなのよ。 амьдараа шатчихсан. だからお葬式も小さく済ませて。ゆきちゃんはまだお母さんが死んだことを知らないの。 Юки чан хараахан одоо бас ээжигээ өгсөн гэдгийг нь мэдээгүй байгаа юм байна. Явс ээж нь 変わった子 шатаад. なんだけど、 Би түнд хэлж чадахгүй байгаа ч. なんだか不憫で。この子は黒い人とたった二人ぼっちになって хар царайд хүн し хараад まうの ганцаархан が怖 аяагаад かったのだ。 ер нь そ удаан れが自 хардаг. 分の母親であることも知らずに。 Тэгэхдээ ээжигээ өгсөн гэдгийг боддог те. За энд ингээд одоо явж байгаа юм л та. Тэгээ хичээ баяртай гэдэг нөгөө хамаатан хичээх хүүхэд нь 結局 тэгсэн その子は悦子おばさ энэ хүүхэд эндээ んの үлдэх 家 гэж に長く байгаа. はいなかった。いくつ Яа нөгөө тэр байж. かの親戚の家をたらい回しにされ、今はもうどこにもらわれてしまったのかわからない。 Одоо бол тэрийг хаана байгааг мэдэхгүй. Яа, за нэг ийм аимшигын түүх нь бол болсон бодит процесс гэж байгаа. За надад тохиолдсон явдлыг би та бүхэнд яриад өгчээ. Энэ түүхтэй ер нь маш төстэй. За яг юу тохиолдсон бэ гэхээр би ингээд нөгөө хамгийн анх хэдэн онд юм бэ? Хамгийн анх Японд одоо homestay тийм нэг Японд очиж айлчилдаг. За тийм байдлаар би нэг очиж исэн. Тэгэж очиж байхад би нэг Япон эмээгэнд очиж исэн байхгүй юу. Тэгээд тэр эмээгэнд тэр нэг 2 3 онсон. Тэгээд эхний нэг хоног дээр яг над нэг айгу зүйл тохиолдсон. Тэр үе гэхэлэр за би нэг найзтайгаа хонсон. Ингээ манай найз нэг их бойл мэдгүй. Би тэр үед бас ер нь нэг их бойл мэдгүй. Ер нь бол англи хэлээр гайгүй ойлголцдог. Тийм байсан. Тэгээд тэр эмээгэнд ер нь ганцхан тэр юм өөрөө амьдэрдэг. Ганцаархан амьдэрдэг. Тэгээд манай найз бид хоёр ингээд хонж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ингээд хөдөө нэг тосгонд нэг юм олон өрөвтэй том хаус гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хаус нэг удаа хонхоор болгоод хамгийн анхны өдөр ингээд хонж байгаа шүү дээ. Тэгээд
Эмээ нь болохоор өөрийнхөө өрөөнд. Тэгээ манай найз бид хоёр бол нэг өрөөнд унтах хэрэгтэй байсан боловч маань нэг найз нь усанд орчоод өөр өрөөнд унтахаар болоод тэгээ би нэг тэгээ тэр ерөөс оргүй өрөөнүүдээс аахгүй. Тэгэхээр би тэгээд заавал ортой өрөөнд унтнаа гэд. Тэгээ ортой өрөө байвал гэж гисэн чи Япончууд ч өөрсдөө минималист амьдралтай янз бүрийн ормор байхгүй. Тэр нь би тэгээ худлаа ярьж хагаад ингээ монголчууд ингээ орон дээр унтаж сурсан. Тэгээ орон дээр унтахгүй бол унтчих чаддаг юм аа. Тэгээ нэг ор ингээд одоо манайхаар одоо хуучин юмнуудаа яадаг пүнц гэх юм уу да нэг тийм пүнцнээс нь хуучин юмнадаас нь нэг юм хуучин ор тэр их нэрээс ингээ зөвшөөрөл авч хагаад оруулж ирээд тэгээ би нэг өрөөнд ингээ анхаарсан. Тэгээ орон дээр нь тэгээд ингээд хонсон чинь би ингээд тэр өрөөнийхэн хаалгыг ингээд цоожсон аягүй сайн санаж байгаа байхгүй. Тэрийг бол аягүй сайн санаж байгаа. Тэгээ ингээд юм өмнөд өмс мөснүүд угаагаад ингээд хатаацсан. Тэгээ байж исэн чинь шүн ингээд унтж байгаа. Шүн ингээд нойр өрөхгүй нэг хэсэг чилчилж байгаа. Тэгээ ингээд унтаад өгсөн юм шиг байгаа. Тэгээ ингээд унтсан байж исэн чинь нэг мэдсэн чинь ингээд сэрж шүү. Хаяа нэг шүн нэг тийм сэрэг тохиол байдаг штэ тий. Тэгээ би ингээд нэг шүн байж байгаа нэг сэрээд тэгээ ингээд цагаа харсан чинь яг 3 тэгтэг болж тий. 3 тэгтэг шүү бүр. Тэгээ би бүр гайхаад чи өө очиж чинь цагийг хараад явах тий. Одоо эн чинь нөгөө нэг альбом чөтгөрийн нэг балай цаг штэ ёо. Тэгээ би ерөөс нойр өрөхгүй ингээд чилж ийш тийш өрөөж байгаа. Тэгээ нэг унтч чадаагүй. Тэгээ би унтцсан үгүйгээ ингээд сүлд мэдхгүй байгаа байхгүй. Тэгээд байж исэн чинь гинт ингээд нэг хаалга шууд ингээд оох чимээ гардیں۔ Тэгээ би ингээд нөгөө эмээ юм байх та би ямар балай хаалга агуулна яг цоожсэн штэ гэж бодоод. Тэгээ ингээд хаалга цоожсэн тэргээ бодож ирсэн чи бүр ингээд наашаа алхаж шүү. Тэгээ би бүр гайхаад ингээд чимээг нь за ямар ч унтж байгаа дүрсгээ байж. Тэгээ унтж байгаа дүрсгэж тэгсэн чил чимээ нэг л биш ээ. Яг тийм имиж биш те. Тэгсэн маа найз юм болов яа юу хийж байгаа юм болоо гэл. Тэгээ яхаад байжсэн чи ингээд тэр нөгөө нэг хикидаши гэдэг нөгөө нэг шургуулгууд байдаг. Тэднийг ингээд нээж хагаал. Тэгээд би бүр ингээд унтж байгаа юм шиг царай гаргаал жүжиглэл байгаал. За нүдэ нэгээд харчдаа гэж сансуу ингээд нүдэ нэгээл яг ингээд дээшээ харсан чинь дээрээс ингээд чолктой цаацгаан зэрэг нэг жоохоо их ингээд хараач тийм. Юу би бүр амар тэ шууд ингээд зөхөөд аваар санагдаад тэгээ ингээд бүр амар орлий гэж бодсон бол юусэн ингээд дуу харахгүй яг түрүүний тэр нөө UK шиг цайтай гэдэг шиг тэр яг тийм процесс баг 10 баг 20 секунд болсон. Тэгэл 9 шүд юм бодож байгаа юм чи ямар амар цай тэр царайг бол яг ингээд дээрээс хараад байгаа байхгүй. Тэгэл ёо за ингээд хөхт юм байж ямар тэнэг хөхөл юм хөлөө 9 шүд юм бодож байгаа. Тэгэл за ингээд 9 шүд юм бодогдоо байжсэн чи ашгүй. Тэгээ унтаад өгсөн юм шиг. Тэгээ нэг үдсэн чи ингээд зүрхэн дээр гараад тавьсан өглөө үүр цайжтэй. Тэгээ ингээд хамаг хөлс гарцсан ингээд сэрж байгаа байхгүй. Тэгэл юу ашгүй зүгүүд байсан байна. Тэгэл ингээд гарах гэсэн чинь нөгөө нэг шүн дуурайд гэсэн шургуулганд бүгд твээрээ. Тэгээ хамгийн амар нь миний цоожсон хаалга зүг зүрэж байгаа байхгүй. Тэгээд нэг тийм тохиолдоо. Тэгээд хамгийн сүүлд би тэр эмээгээс ингээд тэр нь дараа нэг орчуулагчаараа ингээд орчуулуулаа. Тэгээд нэг юм асуусан. Тэгээ ингээд би шүн ингээд нэг юм над нэг юм тохиолдлоо ингээд би нэг юм жоохоо харсан юм аа. Тэгээд айгүй зүү шиг боллоо. Энэ ямар ч тайм гэдэг нэг сансгүй зүгээр нэг тиймэрхүү байдлаар асуусан байхгүй. Тэгсэн чинь манай орчуулагч надад худлаа ярьсан байж магадгүй. Гэхдээ л ер нь жоохон үнэн талтай юм ярьсан. Тэгээд тэр орчуулагч ах тэгээд тэр эмээгийн хийснийг орчуулахдаа надад хэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд чи ер нь ингээд ба тайвшрах хэрэгтэй. Япон бол энэ сүнсэн гэдэг бол зүгээр энгийн үзэгдэл. Чи энэ дасан зохицох хэрэгтэй юм гэдэг жоохон худлаа ярьж байгаа юм шиг байна. Тэгснэ хамгийн амар нь юу гэсэн гэж энэ эмээгийн ач охин нь 3 жилийн өмнө нас орсон. Тэгээ энэ нас орсон охин нь болохоор чиний унтдаг байсан цуучин орон дээр чинь баян унтдаг байсан байлээ. Тэгээ тийм учраас чи нэг тийм охин харсан байж. Магадгүй гэж авдээ. Йоо би өөр тэрийг сонсоод тэгэл хэвчээ. Йоо за биш Японд амьдрахгүй гэж хэлсэн шүү тийм бодогдож байгаа юм чи. Гэхдээ одоо бол гайгүй л дээ. Гэхдээ тэр бол айхтар юм болсон ёо. Тэгээ би сүүлд нь энийг бодоод гэсэн чи шинжлэх ухааны үүднээс энэ бол sleeping paralysis гэж нэрлэдэг. Эхлээд тархис ирээд араас нь би сэрж амжаагүй нэг 10 секунд болдог яг тэр үеийг ингэж нэрлэдэг юм байлаа. Энэ бол цэвэр ядралтаас нойргүйдлээс болж үүсдэг юм жоохон сэтгэл зүйн одоо юм гачуудал байгаа. Энэ нь бол яг энэ үед хүн аимшиг юм төсөөлсөн болвол тэр аимшиг юм өмнө үзчихсэн бол тэр аимшиг юм яг боддоор юм шиг харж сэтгэдэг ийм зүйл байдаг. Тийм учраас ер нь бол дүгнэлт юу вэ гэхлээр Японд одоо манай Японд ажиллах гэж байгаа ч юм уу Японд юу ажиллаж байгаа хүмүүс ингээд ер нь сүнс дээр харсан хөвчлэн унтж байхдаа ингээд даруусан гэж ярьдаг шүү дээ тий. Тэр бол ер нь л энэ sleeping paralysis гэдэг зүйлтэй холбоотой гэж
юм би бодож байгаа. Тийм. За тэгээд нэг иймэрхүү аимшиг юм тохиолдсон. Гэхдээ би одоо хүртэл атеист ерөөсөө сүнсэнд итгэдэггүй. Сүнстэй тарах юм бол нэг сайн гар бариад авах юмсан гэж боддог. Тийм тэгээд та бүхэн бас өөр бодолтой байгаа. Тийм. За тэгээд миний өнөөдрийн видеог үзсэнд маш их баярлалаа. Тэгээд сэтгэлийн дор хуваалцаарай. Дараагийн видеон дээр юу оруулахыг хүссэн зүйлсээ бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.